Мо хадамдаа ээлгүй хүрх юм даа юм. Ачаа юу ч. Ман гэрийнхээ ажлуудыг игээл нэг өдөр амарсныхаа. Одоо нэг сайхан хаалга маалгаа янзлнаа. Машиныхаа дугуйг сольноо тий. Окей, май хийлээ. Аюу зам. За. Юу дууг солиод дуусчлаа хаа. Тэгээ нөө харахад дууг нь хойшоо багаж нь тийцэн та тэгж байгаа нөхөлчгүй тий. Чи яваад нөхөлчтэй. Яваад нөхөлч юм уу? Одоо явахдаа тэгэл яваад ойрхон дугуйц руу өдөө нөхөлч. Дүүн хараа одоо охин руу жоо яраад. Охиныг цэцэрлэгээс нь авах цаг болчиход. Нэр өө. Энэний нугсан жоохон дуу болцсон байгаа зү. Энийг нугсан гэлжигтэн сольчих заяа өнөөдөр. Тэгээд энэ ахих нь энэ штэ. Энэ энд нэг шүрэг сүрөд тэрийг буцааж аваад сахин ах нэгээс авчдаг байна. Чи энэ тэрийг сах аваадах юм даа. Шүрэг. Тэгээд энэ нойтын гэрэл штэ. Тэрлийг солиод үз. Тэгээд чи тэр охин руу яваа. За. Ахаа ганцаар үлдсэн байгаа. Цэцэрлэгт. Чи юу солиод гэж. Охин очихгүй бол одоо цэцэрлэг наах гэж багш нар тастай. За тийм ээ. Би чиний төрсөн ах биш хатам ах чинь болохоор чи ингэж амж байгаа байхгүй тий. Чи нэг надаа нэг өдөр тусалчаар яаж чадаа юу болохгүй болчиход байгаа. Таны харин дугуйгаас нь болох юм болов ч. Гэхдээ дугуй шилжсэн бол өөр юм дээр нь туслаад өгчүүд дээр хаалга маань ганц хаалгацсаад юу болохгүй байгаа. Охин За тийм ээ. Би хатам ах чинь. Чи хийдгүй би энэ боловсролтон тийм ээ би орж үзв яах нэг ийм дээр тусалж чи угаасаа ажилгүй ирдэж наадах зогсооход яа тий. Хатамдаа бүр угаасаа нэг ажил төрөлтөөч чи. Маа дүүгээ тийж. Үнэ арийн дэвсэн. Ахнад тэтгэс нахгүйсэн. Одоо яг явахгүй. За танаа нөхрөө ч нэг юм хийх гээд ах нь барахгүй мэн. Хараад нэг ганц нэг энэ нойлын гэр солиод хаалгацаад өчгөө гэж чадахгүй би ер нь танд тусдаг хаалгатай юу яриад байгаа наа нүгч. Би хатам ах нь болохоор тийм юм шиг байгаа юм зэ. Чиний ихнэрийн ах ч юм хамаагүй мэн зэ. Би нэрээ. За чи боли чи ядаж маргааш тэр ээжийн тэр нойлын бүгдөөсөө гаргах өчтүүл. Маргааш дүүн маргааш авчихгүй шүү. Нөө ээж би энэ өвдөд жоохон имлэг твцсэн байгаа. Маргааш хоол авч чигөө дэрэгдэн жоохон байдаг юм. Энэ нохоо санаатай байхгүй юу? Танаа нөхөр энэ нохоо санаатай хараа. Тий, манай ээж болохоор ингэж байгаа байхгүй юу? Өөрөө ээж бол бүх гээд байгаа. Танаа муу ээж яах вэ? Тэр чиний ах トゥ тийм байгаа шүү дээ. Тэр ах トゥ чи харж бодсон уу? Би чамд хэлсэн шүү дээ. Анх энэ нэг золгийн дагуулад ирэх чи би чамд хэлжсэн юм шүү дээ. Миний ажилдаа төрөлтөө ямар гоё залуучууд чиний араас хүйжсэн мөнгөтэй царайдаа машинтай тэр залуучууд таа байна. Одоо нэг сони юмны аймаас нэг ингэ гүйдсэн бүр нэг. Та юу яриад байгаа юм бэ? За хахаа үтс. За чи явсан юм. За яар. Зүгээр чи байж за. Та нөөрэ гэртээ ингэж ээжж ээж дээр очиод тэр юмыг аслаад өгч болохгүй юм уу? Бүш би боловсролтой нойлтой ноцолтой байж байгаа. Яхаараа дандаа манай хүнийг ингэж зарч идэв. За. Танаа гэрийн хамгаалж болохгүй бүтггүй муухайнтай дуурлаж байгаа үстэй. Тэр ч удаа сая том ахын жорлон хөдөл ухаад дууссан. Ухаж өгөхгүй яах юм? Юу ихийн танаа нөхөж чад гэртээ зүгээр л сууж байгаа үстэй. Яах вэ нэг хаалганы нухсалхад яа тий. Ятаж та нэг удаа ч гэсэн баярлаа миний дүүгээд халуун хоол цай өгөөд гаргаж ирсэн юм уу? Та дахиад миний нөхрийг дуудаад битээ ийм хар бор ажлыг хийлгээд байгаа юм. Та ер нь одооноос эхлээд миний амьдралд битээ оролцсон. Тэг. Чи амьдралаа мэдээ өмнөдөө. Дараа нь миний ахын зүг байжтэй гэж чи бодохгүй дээ. Харж нь чамаа сууж ах トゥ хоёр мудлаа шүү. Харин бас яа. Анхнаасаа нэг ийм ажилгүй төрөхгүй анхаагүй битээ ажиллаж хийсэн ш. Одоо нөгөө хүн дээр байж байгаасаа яамаа. Тантай угаасаа юу ч яриад байл. Гэхдээ шалтын миний машиныхаа дугуй солиуллаа та би. Мо хатамдаа ээлгүй хүрх юм даа юм. Ачаа юу ч.
Хараа. Чи юу нэргээд нөгөө ажилдаа орох яасан? Охин яах вэ? Би болохгүй л ажилласаа чөлөө аваад харчихна. Бүр болохгүй бол хоёлаа ээжээ гуугаад харуулж штеп. Нэр юу нэргээд ажилдаа орох юм. Юу ч бодчих. Зүгээрээ. Миний арай ажиллаа хийж л байсан. Охин яах вэ? Удахгүй том болчихно. Тэнгууд тэр үед нь аав нь тэгэл ажилдаа ороод ажилдаа яваад иж болох байлгүй. Тэгээд ч миний харин яаж хүсэж мөрөөжсэн ажил вэ тийм биз дээ. Хараагаа авахд дуртай юм аа л хязаа. Санаа зовлоо. За. Баярлалаа.